За сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Голомт Капитал үн цасны компани зүгээс Trader Zig Голомт Капитал Zig.com вебсайт болон Голомт Капитал гар утасны аппликейшнаар дамжуулан дотоодын арилжаанд оролцохдоо хувьцааны мэдээллийг Candlestick Chart-аар хэрхэн унших вэ гэдэг гарын авлагыг та бүхэнд хүргэж байна. За дэлхийд даяар бол хөрөнгө оруулагч арилжаачид ханшийн мэдээллийг Line Chart болон Bar Chart Candlestick гэсэн сонголтуудаар бол хардаг. За бид бол өмнө нь дотоодын хувьцааны ханшуудыг бол Line Chart-аар бол харуулдаг байсан. За Line Chart-ын зүгээс бол нэг дутагдaltaй тал байдаг. За энэ бол тухайн өдөр ханшийн хүрсэн хамгийн өндөр цэг болон хамгийн нам цэгүүдийг бол тодорхойлж гаргаж ирж чаддаггүй юм дутагдaltaй. За одоо яг энэ дээр харах юм бол энэ оройн цэг маань бол 1600 төгрөг байна. Яг одоо бид нар бол Apo хувьцаат компани хувьцааны ханшийг бол харж байна. За Candlestick Chart руу оруулаад эхлэхээр энэ дээр бол хувьцааны ханш 1030 хүрсэн энэ дүр зургууд бол ажиглагдж байна. Тэгэхээр Candlestick Chart-ыг ерөөхдөө сонгон та арилжааны мэдээллийг уншсанаар тухайн өдөр болсон бүх процессыг бүгднийг нь харах боломжтой гэдэг ийм давуу талтай юм аа. За ингээд ерөөхдөө Candlestick Chart-ыг бүтц ямар байдаг вэ гэдэг талаар бол бүгдээрээ мэдж авцгаая. За ногоон өнгөтэй буюу bullish candlestick буюу өсөлтийг бол илэрхийлж байгаа. За улаан өнгөтэй буюу bearish candlestick бол уналтыг илэрхийлж байгаа. За энэ ч open буюу Apo хувьцааны компанийн хувьд бол Монголын хөрөнгийн бирж дээр арилжааны цаг нэгтгэхэд хамгийн ихний орж ирсэн захиалгаар open ханш бол тогтно. За тэгээд тэр ханшнаас тухайн өдөртөө тийм ээ хамгийн доотлолтой хэд хүрсэн, хамгийн дээдлэлтэй хэд хүрсэн нээлтийн ханшнаас дээр ханш хаагдаж чадах юм бол лаа маань ногоон өнгөтэй болоод bullish candlestick буюу өсөлтийн лаа болж хувирна. Харин тухайн нээлтийн ханшнаас доор хаалтын ханштай байх юм бол одоо bearish candlestick буюу улаан өнгөтэй болж харагдана гэсэн үг. За энэ болохоор candlestick буюу монголоор лаа гэж байгаа. За юу вэ гэхээр лаа бол өөрөө өөрийн гэсэн биетэй утастай байдаг. За тэгээд яг энэ дүрслэлийг төлөөлүүлж ерөөхдөө Candlestick Chart гэдэг бол энэ нэршлиг бол өгсөн байгаа. Тэгэхээр бид нар бол тод ногооноор бутсан энэ дөрвөлжин хэсгийг бол лааны их бие гэж ярьдаг. Хаалтын ханшнаас оройн цэг хүртэл явсан энэ зүйлийг бол утас гэж нэрлэдэг. Нээлтийн ханшнаас ёроолын цэг рүү хүрсэн энийг бол бас утас гэж нэрлэдэг гэсэн үг. За ингээд хэдүүлээ Apo хувьцаат компани 9 сарын 3-ны өдөр арилжаалагдсан арилжаан дээр жишээ авч саяны мэдлэгээ баттгая. За 9-р сарын 3-ны өдөр Apo хувьцаат компани за энэ дээр бол ерөөхдөө дэлгэрэнгүй бас харагдаж байгаа. Энэ дээр бол бас мөн харагдаж байгаа гэсэн үг. Өв үсгээр тэмдэглэсэн нь бол open, H бол high, L бол low, C үсгээр тэмдэглэсэн нь бол close гэдэг утгуудыг бол илэрхийлж байгаа. Тэгэхээр 9-р сарын 3-ны өдөр Apo хувьцаат компани 950 төгрөг дээр бол нээгдээд хамгийн доотлолтоо 945 төгрөг хүрээд за хамгийн дээдлэлтэй 964 төгрөг хүрээд Монголын хөрөнгийн биржийн арилжааны цаг хаагдах үед бол close ханш буюу хаалтын ханш нь өөрөө 961.77 байсан байна. За тэгээ 950 дээр нээгдсэн одоо арилжаа 961 дээр хаагдж байгаа учраас нээлтийн ханшнаас хаалтын ханш өндөр байгаа гэдэг утгаараа энэ бол өөрөө bullish candlestick буюу өсөлтийн ногоон лаа болж хувирж байгаа маа гэсэн үг. За харин bearish candlestick буюу уналтын улаан лааны жишээг хэдүүлээ 8 дугаар сарын 22-ны өдөр болсон арилжаанаас бол харъя. 8 дугаар сарын 22-ны өдөр 959 одоо энэ дээр харагдана. 959 төгрөг дээр Apo хувьцаат компани хувьцааны ханш бол арилжаалагдж нээгдээд тухайн өдрөө 960 хүрч хамгийн өндөр цэгээ аваад доошоо унаад 945 дээр хамгийн доотлолтой арилжаалагдаад арилжаа хаагдах үед 951.69-оор бол хаагдсан байна гэсэн үг. За ингээд ерөөхдөө нээлтийн ханшнаас хаалтын ханш доор байгаа учраас энэ бол уналтын улаан лааг бол илэрхийлж байгаа. За гих мэтчлэн ханшийн мэдээллүүдийг бол та бүхэн өөрсдөө л унших боломжтой гэсэн үг. За тэгээд ер нь Candlestick Chart бол ашиглахын давуу тал нь бол Line Chart-аас одоо нэг ялгаатай давуу тал нь бол та тухайн өдөр болсон ханшийн бүх орой ёроол дээд доод цэгүүдийг бол хамтд нь харах боломжтой байдаг учраас илүү давуу талтай байгаа.
За ингээд энэ хүргээд өнөөдрийнхөө гарын авлагын танилцуулгыг өндөрлөе. Та бүхэнд арилжааны амжилт хүсье.